бас үйлчлүүлэгч. Тансаг газрын байх гэж бодсон чинь хогийн сав юм шивдэ. Манай ус чинь тавтаа морил өнөөдөр танд яаж туслах вэ? Үсээ засуулахын тулд хэр удаан хүлээх ёстой вэ? Яг одоо бол цаг орчим хүлээн. Цаг гинэ. Би тийм удаан хүлээж чадахгүй. Би дээрээ дуудаж байна. Би 2 цагийн өмнө ирсэн. Бүгдээрээ уучлаарай. Заримдаа хамгийн гоё засалт ихэд жаахан хугацаа ордог юм л да. Битгий болсон болоогүй шалтак тоож. Та нар өөрсдөөсөө ичвэл таарна. Энэ таны баримт. Сүүн крем түрхүүлэхэд 30 ногоон гинэ. Жимсээр жимгэлэхэд 50. Ястаа лөвөрчд байна да. Нэрэл үнэтэй шүү. Би ус засуулга утасны төлбөрөөр төлөх хоёрын нэгийг сонгох хэрэгтэй болсон. Хөө. Манайх маш чанартай орцнуудыг хэрэгэлдэг. Орцнууд нь үнэтэй. Маш чанартай. Хаалхны заахмын гэж худлаач юм билүү яаж мэдх юм? Ийм удаан хүлээлгчгээд ийм их мөнгө авдаг газрыг би лам мэдэхгүй. Бэл байсан бол ийм хогийн газарт биш миний цаг мөнгийг үнэлдэг газарт очино. Нөгөө бас үнний ортой юм ярьлаа. Гэхдээ би эднийхийг хамгийн шилдэгнэ гэж бодсон. Ер нь шинэ ус чи хайж үзэх үү? Өглөөний мэнд. Ноён талхаа ирээд харда. Нэг л биш байна. Юу гэсэн үг вэ? Юу вэ? Сайн байцгаана уу? Талхны газрын нууц материалууд. Би саран амттан байна. Талх үсчний газар хотын шилдэг газар гэдгээр нь албатай. Өглөөний минь Чако, өглөөний минь ноён талхаа. Гэвч бид тусгай мөрдлөгөөрөө өндөр өн чанаргүй үйлчилгээг нь олж илрүүллээ. Заримдаа хамгийн гоё засалт ихэд жаахан хугацаа ордог юм л да. Таалагдахгүй бол өөр газар руу оч. Би ингэж хийснээр санахгүй байна. Эднийх дундаж үсчний газраас хамаагүй өндөр өн авч. Тэнэн үйлчлүүлэгч тэд мөржидэг. Манайх маш чанартай орцнуудыг хэрэглэдэг. Үгүй, зүгээр л үйлчлүүлэгч нартаа тэгж хэлээд мөнгөний авдаг юм. Энэ хотлаа. Гүтгэж байна. Манайхыг дампууруулах гэж албаар ингэж байна. Хөөсөн. Нутга ханаас авсан? Энийг үү? Гудамжны эсрэг талын шинэ ус чинь үнгүү зоош тарааж байна лээ. Энэ чинь өчигдөр ирсэн нөгөө муухай чипс вэ штэ. Гарцаагүй энэ чипсний хийж байгаа хэрэг байна. Тэгээд үзгэлтэй. Үнтэй ус засалтнаас залхаж байна уу? Шин засалт хийх гэж удаан хүлээмээргүй байна уу? Чипсний ус чинь гэр үйлчлүүлээрэ. Хаалхны газрын гудамжны хамгийн шуурхай хямд ус чинь шүү. Бүх засалт $1. 10 минутанд заасна. Утгагүй. Би очиж хараадах юм. Ноён талхаа, би ч гэсэн явъя. Манайх үйлчлүүлэгчдийг 10 минутанд шин төрхтэй болгодог орчин үеийн технологиг хэрэгэлдэг. Баталж чадах уу? Яаж тэх юм? Аха! Ха! 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 Гоё болж. Ямар хурд юм бэ? Модоноос эдний хэрүүлснэ. Замаа Араа. Би өнгөрч. Ноён талхаа, битгий сэтгэлээр он бидэнд хийж чадах зүйл байгаа л ёстой. Өглөөний минь. Юу ялгааны зохиур вэ? Ялааны сэд байвал хийх ажилтай байхын тулд цогтх юм уу? Нэр нү. Шака та их ухаантай юм аа. Байзаарай. Өнөөдөр яагаад нэг ч ялаа нисэхгүй байна? Хөөх, хажи юм шүү. Бүх ялаанууд чипсний үсчин рүү яваад өгсөн. Яасан гинэ? Хөөх, ялаануудад хүртэл таалагдж байна. Нэг л биш байна да. Шака, ингэж болж байгаа мó да? Манай ус чинь хаалга хаахаар ажилгүй болмоор байвал чи явж болно шүү. Нэг газар нэг л хачин байна. Орч харцгаая. Харахгүй шинэ орчин үеийн үсчин байна.
Ямар их сүүн крем бэ? Би өглөө болгон шинэхэн сүүн крем хийдэг. Гэхдээ энэ хамаагүй амар юм аа. Сүү болгоомжтой. Энэ ястаа сандаг санаа байна шүү. Сүү чи гайгүй юу? Туслаараа би соруулаа хуучих шиг боллоо. Хугацаа нь айл эрт дуусчихсан юм байна штэ. Юу? Нэрээ юм уу? Ганц кремч биш. Хэргэлдэг жимс нь яалзарч муутсан байна. Ийм байхад ялаанууд эдний өсчингээр эргэлдэхээс яах вэ? Ямар муухай юм хийдэг юм бэ? Хөөе, энэ үс тасдаг машиных нь удирдлага байна. Энэ товчоор асаадаг юм шиг байна. Хөөх, ямар хурдан юм бэ? Манай үс чинь ийм машин байдаг ч болоос. Үгүй байлгүй дээ. Бүр хурдлуулж болдог юм уу? Сүү, зогсоогоорой. Сүү. Туслаарай, энэ амьдралын минь хамгийн сайн юм. Энэ чинь суул турны бөглөөс гаргагч байна. Чих ухагч, чимхүр, ийм бохир зүйлэр үс застдаг юм биш үсттэй. Нотолгоо болгож зураг дараадах юм. Яаж энэ бүхнийг нууж чаддаг байна? Ийм муухай үсчин гэдгийг заавал зарлана. Сүү, чи зүгээр үү? Үгүй хэлгүүтэй. Энэ чин чипсний сав биш, том хогийн сав байна шүү дээ. Хогийн савыг үсчний газар болгочихсон юм уу? Ариун цэвэр өрөөнд байдаг хогийн сав бидтэй. Юу? Бүр заваа юм аа. Энэ бүхнийг заавал баримтжуулах хэрэгтэй. Айдар таха магтаа тонаас. Намайг гүтгэж байна. Чи хэрлэг тэнэгүүд. Одоо болон гялалзаж байсан чи одоо өчигдрийн муудсан төмс боллоо. Бохир заваа хуурм эхлэгч чипсний үсчний газрыг ариун цэврийн шаарлах хангаагийн улмаас хаасан цочирдом зүйл боллоо. Ингээ нэгж мэдсэн юм аа. Мундаг гэдгийг минь бүгд мэднэ. Би огт санаа зовоогүй. Сүү, Шоко, өнөөдөр олон үйлчлүүлэгч ирэх байх. Бэлтгэлтэй байгаарай. Мэдлээ ирхмэ. Ла. Дээрэлгүй пирог. Энэ үнэхээр гайхалтай юм. Үгүй, хүлээж. Миний зам цаад болохоор ингэдэг юм та. Төвнээгүй нүхтэй хайрсан бооцгоно. Юу гарсан юм? Холдооч. Нөхөө аимшигтай дээрлэхүү пирог байна. Ингэдэг гэсэн. Бүтэн уутай шоколадтай чипс хулгайлчхад бүгдийн нэгэн зэрэг эддэг. Шоронгоос оргож гарч ирсэн гэсэн. $1,000. Яагаад тэрдөө ганц сая байгаа юм бэ? Намайг ийм амархан буулгаж авна гэж саналдгүй шүү. Тэнэг самбар. Энэ хавьд дээрлэхүү пирог байсан гэдэг мэдээлэл авсан. Гэхдээ энэ хавьд байхгүй юм шиг байна. Өөр тийшээ явж хайцгаая. Яршигтай амьтдээ гэдэг эднээс нуугд гаргав ажил таарна. Талх үс чиний газараа яг таарлаа. Олд. Яваач. Алуу. Нөгөө алдартай газар чинь энэ юм биз дээ. Яадаг чигнэг вэ энэ чинь? Оо, сайн байна уу? Энэ хаалга гадагшаа онгоод хэмээл да. Надад хамаагүй. Олдож үз. Альвэ, талах үс чин залууг яг одоо дуудаад ир. Би хүлээмээргүй байна.
Энэ юу юм бэ? Намайг хүлээгээд байгаа мó? Нэрээ юу? Намайг танихгүй байна уу? Таних ёстой юм уу? Хоёулаа нэг сургууль төгссөн юм уу? Яасан? Би очирны хамгийн сүүлд очиж зогсъё тоо. Дугаар 37 таны ээлж. Энд байна. Мишээ яасыг хөдөлгөж байж байгаа. Сайн сонс. Гадаад төрхийг нь бүрэн өөрчлөөд өг. Таныг тааргүй. Бүрэн нүүр бодолтоо. Нүүр чинь бүр хавтайжгүй ч. Яагаад байгаа бэ? Хамраггүй ажил байна да. Гэхдээ би сорилтон дуртай. Зоригтой юм гэж. Олигтойх юм хийгээд хэрэг. Үгүй бол амлая. Танахыг газар та тэгшлэн шүү. Тэг шаардлагагүй те. Одоохон муухай царайг чинь өөрчлөөд өгнө. Йоо. Хөдлөөд дэмийл байх шүү. Хайчиг хот шүү. Дайчгуулсан юм шиг байна. Дайжгүй гин шүү. Энэ замбраагүй юм харал та. Яаж дайжгүй байх юм? Энэ бас энэ ханаас нь тарсан хорон санаа чинь харагдаад байна. Миний гялалзах хот арга урмыг минь хугалж байгаагүй. Гэлс юу? Энэ ширүү тариагараа чи миний хэм маягийг муухай болгочихлоо. Чи чинь арай гэмт хэрэгтэн биш үстэй. Байцаараа. Би хөөрхөн гүнж аяган билүү шиг харагдаж байна шүү дээ. Альвэ талха чи чаднаа. Тийм ээ. Юу чадахыг чинь харъя. Төгс болжээ. Хөөх. Гайхалтай хинч намайг гэж танихгүй. Хитэг өхөө хуучны анд минь. Үгүй. Бас л биш байна. Урд насанда ямар хэм хийсэн бодоод ийм үдшгүй муухай хөшин тариатай болчихдог байна. Миний хөөсөн чигтэй хийм чамаас босоод үйлчлүүлэгч нарт зогтдог. Ой. Энэ үс намайг чихэрлэг амттай харагдуулж байна. Тийм биш байна уу? Эм шигта нүд шатах нь шоко хаалгаа. Сүү өнөөдөр манай хаасан гэж хэл. Бас л хэлээ. Намайг зөв хийж дуусгаас нааш хэнч гарахгүй шүү. Хэнч шүнжин ажиллахад бэлдээрээ. Тэнгэр минь би тийм муухай байгаа мó? Маргааш уулзын ноён талхаа. Би одоо нэг шив шинэхэн праг боллоо. Яг зөв. Хөөрхөн пирог хадагтай хэм маяг яг болно гэж мэдээд байсан юм аа. Би ч мундаг шүү. Маш их баярлалаа ноён талхаа. Таныг би санаж явнаа. Баярлалаа ирэхмэ. Удахгүй уулзъя. Эмэ сайхан боллоо. Аха. Мууцсан хөгшин пирогийг олоход чинь амжилт хүсье. Би амьдралаа цоо шинээр эхлүүллээ. Хатны хоолны дэглэм. Энэ хулгайчиг нин даруй шоронд хий. Гой, ахад боломж олгоно уу эрхэмдээц. Чимээгүй. Энийг аваад яав. Эрхэмдээц. Өршөөж хайр. Өршөө. Фитнес мэрэгчлэн гिचгчээ. Гэтэл би ганц ч килограммжин хассангүй. Ирэх 7 хоног талхны Монголог хотын Валентины баяраар би үг хэлэн штэ. Яаж ийм байдалтай хэлэх юм? Миний алтууд нарийнхан билүү гарч ирнэ гэж бодож байгаа. Эд залуу наснаас хойш би нэлээх гурил нэмсэн. Тэнгэр минь стресстэй байна. Ухаан алдах нэ. Одоо юм идье.
Шоколад байхад имчилгээ хэд хэрэгтэй юм бэ? Энэ янзаараа бол хатан агуулгын дэлгүүрийн бөөний худалдаанд зарагдана да. Бүрч аймаар биднийг шоронд хийн нэг арга бодцгоё. Ямар арга? Бидний авчирсан хоолны дэлмийн мэрэгжилтнүүд бүгд чадаагүй шүү дээ. Нэрэ тийм нэг эрэгтэй байгаа. Хэн? Талах залуу. Талхны Мухлаг хотын хамгийн суу тухаантан гэдэг юм. Талха яг одоо бидний тамд явна вэ? Баязар юу болоод байна? Намайг тав. Байдаг бүх арга хэрэгэлсэн. Гэхдээ нэг гэж бүтсэнгүй. Тус нэг чилээжтэй ноён талхаа. Тэнэг нарийн боовнууд би 7 хоногийн дараа осны өмнө үг хэлнэ. Та нар намайг сайхан харагдуулах уу? Эрхэмдээцээ. Ноён талх ирлээ. Юу? Талхаа? Өдрийн мэнд эрхэмдээцээ. Энэ царай муутай үгэн ноён талах юм уу? Тийм ээ. Хотын хамгийн шилдэг, хамгийн эрэлттэй байдаг. Томшгүй олон амьдралыг За тэр яах вэ? Надад хамаагүй. Талхаа, би чамд намайг жижиг харагдуул гэж тушааж байна. Браво! их баярлалаа. Та бидний амийг аварлаа. Үнэхээр талархаж байна. Яг цагаа олж мундаг мэрэгчлэн олжээ. Энэ үнэр саримсуу, сэтгэл сэргэм үнэр. Үгүй элгүүдээ ямар амттай юм бэ? Окей, эрхэмдээцээ болилт. Наад гомын чинь идэгж хийгээгүй шүү дээ. Амттай? Намайг тэнэг гэж санаа юу? Миний гоёуд хаашаа алгууч. Хулгайж энийг барь. Энэ талхыг шууд чоронтой очичхоор. Харин та нар хийхийг авчихсан хаашаа хүртэн дээ. Эрхэмдээцээ өршөө эрхэмдээцээ. Гэмгүй штэ хүлээгэж гуй. Шин као. Торонд тавтаа морин. Баляч. Үнэхээр өссөж байна. Ийм ойрхон байна. Гадны жижиг болгож чадаагүй амьтдыг ийш нь явуулдаг. Бүгд бүтлэг үйдсэн. Чи яг энд таарна. Ямар ч нэмэргүй штэ. Ер нь ийм бүдүүн босноо чиний л буруу. Мо бялуу. Яг зү эндээс яаж гарахаа мэдлээ. Юу гэнэ? Сайхан санаа оллоо гэвөө. Тийм ээ тэгсэн. Ахиад бүтлгүй тул чамаа гүндэг шарагч нь шалчих шүү. Үгүй батлах шарагч нь хэд удаан байлгана. Хэр гайхалтай. Үнэхээр гоё юм болсон. юм бэ? Хатныг харалгүй үнэхээр 10 жил болчихсон гэж үү дээ. Одоо өөр болсон гэсэн. Их том биетэй болсон гэж юу лээ? Анхаарлаа хандуулна уу? Та бүхэн хатныг өгтөн авцгаана уу? Үзэсгэлэнтэй хэвээрээ байна шүү. Огт хөгшрөөгүй юм шиг харагдаж байна.
битгий хөдлөөд бай. Аюу харъя. Анхаарлаа төвлөрүүлээ тий. Надтай яаж ингэж ярь зүрхэлж байна тэнийг талах. Туранхай харагдмаар байвал яг миний хэлснээр хий. Яха өгөнд чинь орё. Харин чадахгүй шууд шоронд орно гэж мэдэрээ. Намайг какаогоор бутлаа гэж яах юм бэ? Шоколад үнэртгээс цаашгүй шүү дээ. Болж байна. Үнэхээр гайхалтай харагдаж байна. Нэрээ юу? Алив харъя. Тад авчраад өгдөө. Бурхан минь, яг 10 жилийн өмнөх шиг харагдаж байна. Талха, чи үнэхээр шилдэг юм аа. Тэр олон мэрэгчлэтнүүдийг шоронд хийхээс өмнө энэ аргыг туршдаг байж. Хатан урт наслаг. Ноён талх урт наслаг. Дараачийн уулзалт 4-р сарын 5-нд дараачийн удаа арын дэвсгэрийг нийл ягаанаар хийгээрэй гэсэн. Тиймээс ягаан өнгө бэлдээрэй. Нөгөөдөр нь хатан тэмцэн үзнэ. Тэр үед аврах том хөл бөмбөг шиг харагдах ёстой. Танд нэг их хэцүү биш байлгүй. Хатны цагийн хуваар бүтэн жилээр өргөжчилж гардаг. Тэр болтол өөр ажил битгий төлөвлөрэй. Одооноос та хатны албан ёсны үсчин боллоо. Хөөе, энэ дэлхийд хамгийн дуртай дүрс устай хоол. Өнөөдөр чи намайг хамгийн хөөрхөн болгох ёстой шүү. Өвөө! Ой! Намайг зүгээр шоронд буцаагаад хийчих. Бялууны хурим. Амтд гамбургерийн талхам ин гэж юу хийчихсэн? Эн чинь нэмэр алга. Ямар хямдхан муухай жар хэрэгэлсэн юм бэ? Өнөөдөр миний хурмын өдөр. Тиймээс би зөв хиймээр байна. Тэнийг юм шаардаад байна уу би? Би хүслээ хийлээ. Хамгийн сайн гэж дээд хэсгийн зөндөө их органик Франц таргаар бүрэн ургах удирдах болоогүй хамгийн сайхан ховор хамгийн амтд Джеймс. Гараар хийсэн байлг шоколад аврах томгүй зээлзгэн. Дээрээс нь чинхэн алтан уртас мөн үнэтэй гүргэм. Тийм их юм шаардлагатай гоцтой. Битгий мардараа дээр нь малтан богны тос төрхөн шүү. Өнөөдөр амьдралын минь хамгийн чухал өдөр. Тийм хийж. Бой, чи Юу? иллэг хийгээд өг. Өдөржин ажиллаад гар өвдчихэж. За. Чадах юм чи нөө. Ядаж чанга бариач. За, өрхөмдөөцөө. Тэр чанга биш ээ. Чи яачихсан юм бэ? Би гүн шүү. Яаж чадаж байна? Үүнхээр уучлаарай. Шоко баха. За. Хоолоо өвдчихлөө. Уух юм авчраад өгөөч тийх үү? Яар юм. Яагаад чихэрлэг биш байгаа юм? Муухай амттай байна. Надад ч жуус аваад ир. Гоё амттай шүү. Манай хотын хамгийн шилдэг үсчин гэхэд талхнууд минь үйлчилгээ том муу байна да. Тийм байлгүй дээ. Энэ удаа чамд аз таарлаа. Харин дараа чамайг хатан ээжтэй хийх шүү мэдв. Та нар бүгдээрээ шоронд суун. Хэрэггүй дээ хатагтай. Хүү, яадаг ядаргавэ. Хөөе, та зүгээр үү ирхмээ? Гүнж гэж яста ирэх юм балаа юм аа. Одоо би болсон байхаа. Үсчний газар хай. Хөөчлаарай, манай хаасан. Гойж надад туслаач те. Өнөөдөр хуучны залуугийн мань хурим. Би гой харагдмаар байна. Хуучин найз залуугийн хурим аа? Тийм ээ. Гүнжтэй сүү тавьсан залуу цагтаа миний хөөсөн. Олон жилийн өмнө бид хоёр их сургуулийн хосууд байлаа. Элсэн чихэр ордонд ажилд орохын тулд маш их хичээсэн. Надад насан туршдаа хамт байна гэж амласан. Би дэрэгдэн байж хайрлаж халамжилдаг байлаа. Гэвч ажилласаа болж цоошин сонирхолтой болсон. Нэр нь гүнж. Тэгээд би сонсон. Хөөдгөө нэгдээ. Яаж тийм юм хийдэг байна? Энэ охины үсийг яг одоо засч өгье. Тийм ээ, тгий.
Бас хааны гэр бүлд хариуг нь барих хэрэгтэй. Би ядраад байна. Дараа ирээрээ. Эрхмээ та хэрвээ тусалвал би орой болгон илүү цагаар ажиллана. Тэгэх юм Өш уу? авалтал тэмцэх зөв шалтгаан. Би ч гэсэн амралтын өдрөөр ажиллая. Хөө нэрээ юу? Тэгвэл хийх ажил их байна. Баярлалаа. Маш их баярлалаа. Маш их баярлалаа. Чи бяслагны амттай болохоор сүүн крем гоё зохино. Юу гэж бодож байна да? Үгүй. Би ямар харагдах ёстойгоо мэднэ. Намайг гүн шиг ганган харагдвал. Бясалган дээр өндөр жимс хийх гэж юм. Тэр болохгүй. Тэхвэл тэ ирэхмэ гүнжээс 10 дахин хөөрхөн харагдмаар байна. Тэгээд бүгдд нь харуулна хуучин найз залуудаач. Тэгвэл сонголтгүй юм шиг байна. Сүү хамгийн ганган орцнуудыг аваад ирээ. Мэдлээ. Ямар байна? Гоё байгаа биз тийм ээ? Ингиж гуймааргүй л байна. Ахаад жаахныг нэмээд өгч болох уу? Хүнд болно шүү дээ. Тийм ээ мэдэж байгаа. Гэхдээ би танаа. Манго, усан үзэм нэмэрээ. Мэринг. Шарсахөөс чихэр. Одтой чихэр. Тийм ээ гайхамшигтэй. Би хорвогийн хамгийн хөөрхөн амттнаас ч хөөрхөн байна. Энэ гайхалтай шин төрхөө хурдхан шиг харуулмаар байна. Хуучин найз залуу маань. Чи хурим руу очиж чадах нь уу? Чадлгүй яах вэ? Хөөрхөн болж байвал хүзүүний өвдөлт хамаагүй. Гүншиг харагдаж чадна гэж боддог би ямар тэнэг юм бэ? Зүгээр л хуучин найз залуугаас уушаагаа авах гэсэн юм штэ. Өөх болоогүй шүү. Өөрөөрөө байх нь энэ тэмцээнд ялах арга. Би залруулж чадна. Чамайг хорвогийн хамгийн сайхан бяслагтай билүү болгоод өгье. За, маш их баярлалаа. За, эхлэх цаг боллоо. Хүү. Би хизээч ингэж харагдаж байгаагүй. Цаашин болсон юм шиг санагдаж байна. Тийм ээ, өмнөхөөс хамаагүй дээр болчихоо. Энэ л чамд зохиж байна. Одоо ингэж явдаа хуримнаас хоторч болохгүй штэ. Амжилт хүсье. Шинэ өөрийгөө харуулад өг. Тэр өдгөө амтан чамайг хайсандаа харамснаа гайгүй. Маш их баярлалаа найзуудаа. Өнөөдөр бид Энэ тэний хүмүүс ямар хүн юм? Гүнж баг намттай гэдэг үгийг сонсч байгаагүй баха. Хэлээд яах вэ? Галын аюултай харагдаж. Чимээгүй. Та нарыг шоронд хийчихгүй яах юм бэ? Одоо ингээд бүгжон солилцъя. Марси пан минь гэж. Энэ юу болоод байна? Хөөх юм аа. Ямар харц болоо юм бэ? Сүйт бүсгүйгээс ч хөөрхөн харагдаж байна. Чимээгүй л дээ. Энэ хий юм. Чамд баяр хүргэе. Гүнж чамд яг тохирно. Байцаарай. Энэ хүлдэн бясалгатай би доо хуучин найз охин чинь юм уу? Нөгөө юу? Уучин найз охин. Одоо ганц би гэсэн үгүй. Хэрэг болно гэвэл надад дугаараа өгөхгүй юу? Надад ч Чи ямар хөөрх юм Siguro бэ? хатад дугаараа өгөөч. Тэр үзэсгэлэнтэй харагдаж байна. Дугаараа өгөөч. Юу удаад байгаа юм бэ? Би үзэсгэлэнтэй судлахгүй. Би илүү онцгой. Ямар хөөрхи юм бэ? Чи намайг хийж байгаа юм бэ? Түүхий зөөлөн талх минь би ихнэр чи шүү. Өнөөдөр миний өдөр бүгд чамаас болж байгаа юм. Чамаг шоронд хийж чадсан шүү. Үгүй. Ой. Тэр үзэглээ. Өрчөгчтэй эрхэмдээдсэн. Та надад дугаараа өгөөч. Анта зураг агуулж болох уу? Үгүй. Би эхэлж асуусан. Муур аяган билүү? Сая юу байсан бэ? Уруу харсан юм болов уу? Бэкеригийн мэдээ. Шуурхаа мэдээ. Бэкери 5-нд хулган үзэгдэн нарийн бовнод руу дайрч байна. Хурдан зөвхөр. Алив яваарай. Энэ тэндгүү хохирогч нар нэмэгдэж байна. Энд яг юу болсон юм бэ? Өчигдөр шөнө аимшигтай том уулган гарч ирээд миний толгойн дээрх чимэглэлүүдийг идээд дуусчихлаа. Ноён талхны өсчний газарт янзлуулсан толгой маань бүр байхгүйчлээ. Одоо энд ч гэсэн хулган гарч ирсэн байна. Эрг та бүхэн бүгд гэрээсээ битгий гараарай.
Захирлаа, хулгунууд талхчны хот руу дайрсан гинэ. Хулгана гэлээ. Би хулганаас их айдаг. Тэр хардаа. Манай урд хүртэл хулгунууд гараад ирж. Миний шивцэр шоколад. Энэ гүзэлцэгнийг болохгүй. Чи яаж надад ингэж хандаж чадаж байна? Хайртай болох чинь нүгэл биш үү? Энэ мөг ёстой нэрэ. Хатан таан бааларсан шүү. Ингэж тачих гэж хамгийн чухал хэсэг гарч байхад уур амьсгал эвдчих юм аа. Одоо кино үзээ суух цаг биш ээ. Талхны мухлаг хотод хулганы сүрэг ороод ирсэн гэж байна. Яасан? Хулганы сүргээ? Хулгунууд нарийн боовнууд руу дайраад байхад төр засаг юу хийж байгаа юм бэ? Бидний төлсөн татврын хэмжээгээр биднийг хамгаалах хэрэгтэй. Юу болоод байна? Айлу борцгнуудаа бүгдээрээ ингэж явахаар ордон руу орцгоё. Алж байна. Хулгунууд миний толгойн чимэглэлийг идээд ийм болгочихлоо эрхэндээ эдсэн. Хулгунуудаас айгаад гадаач гарч чадахгүй байж штэ. Хүүхдүүдээ хичээлд нь явуулж чадахгүй нь үнэхээр хэцүү байна. Одоо дараагийн зүг арга хэмжээ авахгүй бол та нар бүгдээрээ зайрын руу явна гэж мэдээ. Хатан хаантаа хулгунуудад хонх зөөвөл ямар? Хонхо? Тийм ээ. Тэгэх юм бол хонхны дуу сонсоод ард иргэд сухтад чадна шүү дээ. Тийм байна. Үнэхээр сайхан арга байна. Сайхан арга хайж олох гэд их хичээлээ. Баярлалаа. Тэ хулгунуудын хүзүүнд хэн хонх зөөх юм? Юу? Хэлсэн хүн хариуцлага хүлээх хэрэгтэй. Чи өөрөө очиод хонх зүүчээд ир. Би юу? Үгүй хатан хаантаа. Тэр жигнэмэг очиод хонх зүүчихвэл бүх зүйл шийдэгдэх болохоор бүгдээрээ санаа зовох хэрэггүй. Тэрээр хулганы хүзүүнд хонх зөөхөр явсан ч хизээч эргэж ирж чадаагүй юм. Хулганы хүзүүнд хонх зүүх гэж явчихад бүтэн сар гарan алга болчихсоо. Энд чинь одоо юу гэж нь болоод байна? Тэр аяган бэлүү хулгунуудын дайралтанд өртсөн юм шиг байна. Өөр арга байхгүй гэж үү тэгээд? Эрхэмдээцээ хулгунуудыг айлгадаг амтан байдаг гэж дууссан юм байна. Бурхан минь гэж тийм амтан байдаг хэрэггүй. Тийм ээ. Тэр бол муур гэдэг амтан. Муур бол талхны газрын экосистемийг хамгаалж чадна. Хулгунууд муурнаас өнхөлцгөө хагартал айдаг гэсэн. Айл бүр муур тэжээх юм бол хулгунууд айгаад ойртож чадахгүй. Үнэхээр сайхан арга байна. Угаасаа нэг амтан тэжээмээр байсан юм. Оо за, наадах чинь сайхан санаа байна. Гэхдээ хэн муур худалдаж авч ирэх үү? Мэдээч хэрэг чиний гаргасан санал юм чи өөрөө авч ирэхэд болох юм байна. Би юу? Тийм амар амтныг би яаж авч ирэх болж байна эрхэмдээц. Тэрийг чи өөрөө мэдэх хэрэгтэй. Сонсцгоо. Энийг хаалганы гадна гаргачихад ир. Хэдлээ. Хатан. Ингээд муу худалдаж авахар явсан албад хизээч эргэж ич чадаагүй юм. Юу гэж нь болоод байна? Хулганы хүзүүнд хонх зүүх гэж явсан сайд ч ирэхгүй. Муур худалдаж авахар явсан ч эргэж ирэхгүй байхаар одоо яах болж байна? Одоо сайхан арга бодож олохгүй бол зайрын руу явна гэж мэдэрэ. Тэр нөгөө энэ бүхэн талхнаас л болж байгаа юм. Надаас уу? Ноён талх эднийг маш амттай янзалснаас болоод хулгунууд өндрийн аваад дайраад байгаа юм. Шуу нутггүй юм яриад байгаа юм бэ? Оо тийм байна. Наадах чинь үнний ортал юм байна. Айдуу сонсож бай. Талхыг доод гиндэн руу дариухан аваад яв. Толгойг нь гоё янзалснаас өөр хийсэн юм байхгүй штэ. Дээцээ. Сайхан санаа олчихлоо дээцээ. Сайхан санаа байна гинэ. Муур худалдаж авч ирч чадахгүй бол муур хийчихвэл яасан юм бэ? Муур хийхээ? Тийм ээ. Энэ хотын иргэдийн толгойг муур болгоод янзалж ихвэл хулгунууд айгаад ойртохгүй байлгүй дээ. Өнөхөр мундаг байна. Аргагүй л 85
талах шиг. Хөөх, наад чинь үнэхээр сайхан санаа байна. Гэхдээ муур гэдэг амьтан чинь ямар царай дүрстэй юм бэ? Тэрийг надад даадагчхөө. Интернетээс муур гэд хайх юм бол ингээд муурны зургуудыг харж болно. Энэ нөгөө амар муур гэдэг чинь үү? Амьдралдаа анх удаа ийм аймаар амтан харж байна. Тэр шавгуурч ихийн хардаа яг сэлэм шиг байна. Тэр харцан хүртэл ямар аимшигтай юм бэ? Талха. Дариухан бүх иргэдийг аимшигт муур шиг чимэглэлтэй болго. Мэдлээ. Ингээд талах хотын бүх иргэдэд мууран гоёл хийж өгсөн юм. Зөөлөн кремээр хэлбэр гаргасныхаа дараа шоколадаар муурны аимшигтай нүдийг зураад хүрхэл юм бол эсхэж зүсмээр хурц саглыг зурж өгөөд урдаа байгаа хоолыг харж баясан юм шиг хоёр газрын зураад агвал дуусна. Хөө, дуусчихлаа. Би өөрөө хийсэн ч гэлээ ямар аймаар юм бэ? Муур гэдэг амьтан үнэхээр аимшигтай юм байна. Зурган дээрхтээ яг адилхан харагдаж байна. Ийм амар толгойн гоёл анх удаа харж байна. Тэр ч яхав болгонуудыг хуурахын тулд муур шиг болж жүжиглэх хэрэгтэй байдаг. Тэрийг надад даалгачхөө. Би хүүхэлдэн дээрээс үзсэн юм. Муурнууд ингэж дуурдаг гэсэн. Мяу. 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 Үгүй бүр амараар. Мяу. Мяу. Тийм ээ наадах чинь. За тэгвэл талах чи иргэдэд муурны чимэглэл хийж өгөөд сүү харин чи муур шиг дуурахыг зааж өгөхөд болох юм байна. Мэдлээ. Мяу. 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 Хулгунууд биднийг хараад айж бай шүү дээ. Захирал таны хийсэн муурны чимэглэлээс болсон байх уу? За бүгдээрээ хулгунуудыг айдлан бүгд муур болцгоё. Мяу. 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 Тэрийг хардаа захирлаа хулгунууд гайхаж байна. За бүгд хүчтэй байна шүү. Мяу. 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 Түг догтлов. Юу юм? Хулгунууд ухаан алдаад байна. Айсандаа бүгд зүрхний шивдээс болоод байгаа юм биш үү? Ноён хийж өгсөн толгойн гоёлын хачаар хулгунуудыг дийлчихлээ. Бид хотыг аварлаа. Энэ хүчээрээ зүтгээд хулгунуудыг бүгдийг зайлуулцгаая. Тийм ээ. Хулгунууд мууран гоёлтой болсон аяган билуунуудын эгдүү төдөрхийг харан зүрхэн догтлон өгчээ. Би чадлаа. Харин талах хотоо аварсан баатар боллоо. Хааны царай. Зүгээр орхихгүй дээ. Ханхуу юу болов? Тийм олон язгууртны өмнө намайг яаж гутааж чадаж байна? Гутаасан хэн тэрв? Ялуу хатан хаалт байхгүй юу? Ямар их амттай хоолнууд вэ? Стейкс талайн хавчи бүтэн шарсан дахиа хүртэл хэмбэ? Хатантай. Цэцхийн тостоо байхыг чи юу ч хийгээгүй байж ягаад ийм үнэтэй хоол идэх гээд байгаа? Өдөр чи өрөөндөө зүгээр хэвтэж шүнжин тоглоом тоглож хөөрхи амттангуудын араас л дагажгүй идэг үсттэй. Татварл хороож байдаг чам шиг юмд ийм хоолууд өгөхөөс хайран байна. Өөрөө ч гэсэн юу ч хийдгүй байж. Чи тэнд байгаа гахаан гэдэгтэй тутан гэд. Юу? Хатан намайг гахаан гэдэгтэй зутан гэдгсэн. Ямар там шиг гутам шиг вэ? Үнэхээр уурчин хүрсэн байх. Зөвхөн тэрч биш. Энэ амралтын өдрөөр надтай хамт дарвуулцавар аялах уу? Дарвал цэгтэй юм уу? Ханхууж харахгүй мөндөө. Цэцгийн тостоо. Чи хитэн настай болчиход одоо хүртэл унтаж байгаа чи гэдэг юм. Энэ дотор хувцас өөрөө угаа.
Юу вэ? Хүүхэд биш дээ. Өмдөө шигээ тогтоо яах вэ? Тийм биш. За явж би засаа. Ялуу хатан хаан. Би хэзээ нэгэн цагт их чиг суудлаас нь буулгаад өөрөө хаан болно. Үнэхээр хаан болмоор байна уу хан хүү? Хэрвээ тийм бол надад сайхан арга байна. Чи талах үсчин мөн үү? Мөн байна. Өөрөө хэн бэ? Өөрийн чинь гоёх ёстой талах байна. Та чинь тийм ээ. Энэ хүн бол талагчны хотгоны хааны гэр бүлийн 2 дугаар хүн. Цөцгийн тостой вафл хан хүү байна. Чамайг хааны төрхийг бүтээж чадна гэсэн. Наад үгүй хэний сонссон юм? Ямар үдэ? Би хаан болох төрхтэй байна уу? Санах хинч хэрэггүй. Жим бидлэн зассан хөмсөг. Шөнжин тоглоод ядарсан нүд. Чихэрлэг юм эдсээр байгаад хорхойдчихсан шүд. Ханхуу та харин ч ажилгүй хүн шиг төрхтэй байна. Гүү ирэх юм. Талха. Намайг хааны төрхтэй болгоод өгөөч дээ. Яагаад хааны төрхтэй болмоор байгаа юм? Энэ улс Ялуу хатан хааны дарлал зов чаналж байна. Би хаан болоод талхчны хотыг амьдрахад таатай орон болгох болно. Ой, наад үг чинь урвал тийм гэсэн үг штэ. Чи бодоод үзтээ. Хатан хаан ард иргэдийн хоол хүнсийг булаач. Зөвхөн өөрийн жаргалыг л хайж. Алдуудтайгаа хүч хэрэглэн харьцаж яваа. Энэ таны бод юм уу? Амшиггүйгээр хатан хаантай өгсөрж байдаг. Харуул энийг тойрон гинтэн рүү амуулж. Үгүй. Хатан хаан ч муухай л да. Хатан хааныг буулгаж байж энэ улс аврагд надад туслаач дээ талхаа. Үнэхээр тийм бол өөр арга алга да. Намайг дагаад яв. Энд ирээд сууч. Хааны төрхтэй болъё гэвэл тэр хэмжээний өвдөл даган шүү. Тэвчин биз дээдээцээ. Хаан л болж чадна гэвэл ямар ч шаналлыг давж чадна. Тийм болоо. Хааны төрхтэй болгоод өгье. Яаж угаа чи нэнвэ? Хааны дух угаас уудам тал шиг өргөн байх учиртай юм. Хөмсгөн тэнгэрт дүүлэх бүргэд мэт. Хаад мэт том хамар сайхан луу мэт зулзаан уруул. Бүх буйныг дууддаг том гэгчин мэнг. Дээр нь нэгэн утас мэт үс тавьчихвал яа одоо дууслаа. Ямар болсон болоо? Яаж байгаа ч нэнв? Миний хөөхөн царайг ийм аимшигтай болгож юу байдаг? Наадах чинь хаан болох төрх. Үнэхээр ийм царай муутай болж байж хаан болж чадах юм гэж юу дээ? Гэвч ингэж байгаад чамаагүй их чиг хаан сентигээс буулгах болно. Хүлээгээрэй. Хэцээч наадхаа арилгаж болохгүй шүү. Тэгэх юм бол бал. Загс харахыг хариглана. Ийм муухай царай байдаг гэж юу? Би яг бөөлчих гэдэг. Намайг хараад ингэж хэлж байдаг. Одооноос эхлээд би энэ хотын хаан. Тэглэгүй яах вэ? Хатан хаантан ойрд байрны үн өсөж иргэдийн зовлон их байна гинэ. Дэргүү бол буудалд амьдрахад болох юм биш үү? Ялуу хатан хаан. Юу? Хэмбэ ийм муухай царай гэж байдаг? Хайр дэгч минь намайг танихгүй байгаа мó. Чи чинь арай цөцгийн тостой вафл уу? Тийм ээ. Энэ ус одоо таних биш ээ. Цөцгийн тостой вафл минийх болсон. Юу гэж тэмээрэд байгаа юм бэ? Харуул. Энийг яг одоо хөөж гаргацгаа. Эхчээ, энэч намайг зогсоож чадахгүй. Яагаад гэвэл миний царай бол хааны царай. Яагаад ч харж чадахгүй нэ? Цаашаа болоо. Би одоо энэ улсын хаан. Я, өнөөдрөөс эхлээд би энэ улсын шинэ хаан болсон. Бүгд нааш хараарай. Юу хийгээд байгаа юм? Дэшээ харгээд байна штэ.
Амьдралдаа анхудаа ийм муухай царай харж байна. Тархын аргаалж. Энэ хэвэцоо. Ийм царайтай байж хашгирахаар бүрийн нэттэй юм аа. Албатууд маань миний үгэнд орохгүй. Намайг шоолоод байна. Юу болоод байгаа хэрэгвэ? Хаан таан улсын ажлыг зүгээр албатуудаа даатгаад үдшилэг хийцгээе. Үдэшлэгээ? Таныг хаан болсон гэд том үдшилэг бэлдсэн байгаа. Хөөхөн амттангууд ч гэсэн олныг уурсан. Нэрээ юу? Тэгвэл хурдан явцгаая. Хөөхөн амттангууд дүүрэн цуглжээ. Цэцгэдэй вафлгүн хаан болсон гэвүдэ? Өмдөндөө шийдэг байж яаж хаан болсон юм болоо? Бүгд хөгжилтэй зугаацж байна уу? Би та нарт зориулаад тус хайлан хийж байгаа үдшилэг болгохоор хандлаа зугаацж. Ямар муухай царайтай юм бэ? Мэдгүй. Өмдөндөө шийдэг байхдаа ийм царайтай байгаа юм шүү дээ. Хаяа мата явцгаая. Гүй чи яаж яагаад ийм царайтай болчихсон юм бол тоо? Энэ одоо юу вэ? Бүгд миний царайг хараад зүгтээд байна штэ. Одоохондоо таны царайг хараад дасахгүй байх шиг байна. Сайхан санаа оллоо. Бүх ард иргэдийн өмнө та хаан болсон гэдгээ зарлах, хүлээн авах ёслол хийвэл ямар өвдөө? Хүлээн авах ёслолоо? Наадах чи сайхан санаа байна да. Шинэ хаан ямар царайтай болоо? Тийм ээ, Бялуу хатан хааны дүү гэсэндээ. Ард олон минь энэ улсын шинэ хаан нэгдүгээр цөцгийтэй вафл залран ирж байна. Үнэхээр царай муутай юм аа. Тэр дарваас нь том уруудыг хараач. Тэр мингэн бас юу вэ? Ээж, энэ ахи царай муутай юм. Гүштэй хүмүн. Царай муутай юм. Төрснөөс шаарсан хамгийн царай муутай юм байна. Бүгд чимээгүй байцгаа. Тэр таргуур уруултыг нь хөдөлж байгааг хардаа тань Мингэн дээрх үсэн хийсэд байна. Энэ юу вэ? Хаан болж албатуудын хүндлэлийг хүлээж хөөрхөн амттангуудтай хандлаа үерхэж бүх ард олны хайрыг татна гэж бодсон чинь миний санаагаар болох юм нэг жалгаа. Юун хааны дүр төрх. Энэ муу урул ямар ч хэрэг алга. Юун хатчиг хамар утгахгүй юм. Ханаас нь харахаар бүргэд байгаа юм бэ. Зүгээр цахлаа л байна. Миний ус хацраагүй. Өнөөдөр ганц өдрөл сайхан царайгаар хаантаа зугаацнаа. Болохгүй хаан таан хааны царайгаа арилгачвал хаан сентигээс хөөгдөж магадгүй. Намайг тав. Би явж түр зугаацчихъя. Цэцгийн тасталаа. Чи аимшиггүйгээр миний содол шунсан юм бэ тэ? Тэгчээ. Та яаж царийн шоронгоос гараад ирсэн юм бэ? Эд гаргасан юм. Чи наад муухай царайгаа ашиглаж түр зур хаан болсон. Одоо царай чинь байхгүй болсон хойно сентигээс буу урвагчаа. Цэцгийн тастаа вафл. Урвстай чи шан би хангалттай хүртэй нэ. Хэд хоногийн дараа Юу вэ? Сайхан юм болоо юу ээ? Бүгдээрээ холдоорой. Тэгэд яах гэж урвж байгаа юм бэ? Хаан болох гэж царайгаа муухай болгуулсан хэрэг үү? Эрх мэдэл гэж тийм ч чухал юм гэж юу? Хааны царайгаа битгий арилгаарай гэд байхад хааны царайтай биш үхэх царайтай болж байгаа ч.